томооны үеэр зовир шаналгаа ихтэй, өндөр халуурж байгаа, бие нь одоо бүх биеэр энгэж өвдөж байгаа. Зовир шаналгаа ялангуяа эхний одоо халдвар хордлогын эхний одоо 7 хоног бол нэлээд их одоо зовир шаналгаа ихтэй байдаг. Тэгэхээр энэ үед бол халуун бууруулах, өвчин намдаах, нийлмэл найрлагатай парацетамол, ибупрофен, за нийлмэл найрлагатай тайлал хоот байна. Гэх мэтийн эмнүүдийг бол өргөн хэрэглэх нь зүйтэй байдаг. Үүнээс гадна халуун юм сайн уух, шингэн юм сайн уух, халуун хоолцоо сайн идэх, дулаан хувцлах, эхний одоо халуурж байгаа 3-4 хоногтой гэрээсээ гарахгүй гэртээ байх нь бол туйлын зүйтэй байдаг. Яагаад тэгэхээр амьсгалын зам, агаар туслын замаар дамжин халдварладаг вирусын халдварууд маань ерөөсөө л одоо 99% халдварлалттай учраас одоо ингээл хаана одоо байна тэр орчиндөө ерөөсөө вирусыг ингээд цацж идэг. Ийм учраас гэртээ одоо тий агааржуулалт өчил төрөгч сайтай гэр орондоо дулаан одоо байх. Тэгээд хүйтэн халуун шингийн юм сайн уух, хоол ундыг халуун хоолцоо сайн идэж уух ийм одоо арга хэмжээл туйлын одоо зөв зүйтэй байдаг. Ер нь бол манай монголчуудын одоо хэрэгэлдэг уламжлалтай аарц, халуун аарц, чацарганы шүүс, жимсний шүүс, за тэгээд халуун нөгөө царимстай шүүл эднэр бол одоо туйлын сайн байдаг. Яагаад тэгэхээр вирус маань халуун температурт амархан үхдэг. За хүйтэн хасах 70 хэм хүртэл идэвхтэйгээр амьдрах чадвартай байдаг учраас хөлдрөх, халуун шингэн энэ төр бол туйлын ач холбогдолтой байдаг.